За миний би туйлын санамсаргүй байжгаад хулгайн хэргийн гэрчээр нэг мэдүүлэг өгөх шаардлагатай болоод ингээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хилцдэл мэдүүлэг өгч гараа явж байна л да. Тэгээ энэ маш одоо сэрэмжтэй байхыг иргэд та бүхэндээс сэрэмжлүүлэх ёстой юм байна гэсэн үгээс энэхүү мэдээлэл өгч байна. За тэгэхээр юу болсон бэ гэхээр 2026 оны 1-р сарын 20-ны өдөр би одоо номин агуулах одоо 19-р хороод ирэх номин агуулахаар ороод нэг ажил дээр автав зөрлөө нэг баахан уус ундаа юу гэж хөдлөж ихдээ 5 гинж хэрэг банд авсан. Тэгээ тухайнуудаа авчаад номингийн кассан дээр очрлоо зогсчихсон чинь гадуур хувцас байхгүй. Одоо нэг зүгээр доктор одоо нэг ажилтнууд нь нэмгэн нүцгэн хувцас байдаг шүү дээ. Тийм нэмгэн нүцгэн хувцастай цэвэрхэн царайтай нэг 25-26 орчим насны залуу над дээр ирээд за ахаа ингээд надад одоо ингээд номингийн ингээд нэг хөнгөлтийн карт бонус ирэх купон ч нэг юм байгаамаа. Тэгээд таны тооцоо ч одоо ингээд харахны бол 200 гаруй мянган тооцоо дөрвийн тооцоо баг шиг байна. Би таны орноос ингээд өөрийнхөө купоныг уншуулаад тооцоо шийдчихье. Та номинд одоо уншуулах мөнгөө надад өгчөөч гэхээр нь би зазан номингийн ажилт юм байна да. За тэгэхээр номин компани ч өөрөө нөгөө ажилтнуудаа нөгөө цалингаас нь гадна урамшуул болгоод юм бас тодорхой хэмжээний мөнгөнд үтээд юм купонуудыг их өгдөг байхгүй юу. Манай ээж номинд их ажилладаг байсан болохоор тэр би сайн мэддэг байна. Тэгээд хүн болгонд л бэлэн мөнгөний хэрэгцээ байдаг юм чинь тэгж явж байгаа залуу мата гэж бодоод юу ч бодохгүйгээр л нөгөө залууд тэр мөнгөний өгчөөд тэгээд тэр залуугаар тэр юу гэлээ тэр касна шомын уншуулад QR нь уншуулаад гараа явуулсан юм л та. Тэгсэн чинь тэр залуу бүр мэрэгсэн тийм хулгайч залуу байжээ. Бүр халаасны хулгайгаар тагац бүр онцгой мэрэгсэн хулгайч байсныг сая ингээд мэдүүлэг өгөх хэрэгтэй мэдлээ л дээ. Тэгээ тэд нар яадаг вэ гэхээр эхлээд хүмүүсийн гар утсыг хулгайлж авдаг юм байна. Тэгээ гар утсыг хулгайлж авангуудаа гар утсаар ямар нэгэн байдлаар нэвтэрч ороод тухайн хүний өмнөөс одоо хүн болгоны утсанд л нэг зээлийн аппликейшн гэж байдаг шүү дээ. Зээл аваад идэг. Хүн болгоно зээл авдаг гэж. Тэгээд тэр зээлийн аппликейшнийг нь ашиглаад их хэмжээний мөнгө зээлчдэг юм байна. Тэгээд аппликейшнд байгаа мөнгийг ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө болгож авах одоо маш боломж хомос байдаг нөгөө өөрийн карт руугаа шийдвэрлэхээр бас барилгах гэдэг юм яадаг юм. Ямар ч үс нэг тийм байдал болонгууд яг тэр одоо тэр том одоо энэ сүжээ дэлгүүрүүдээр ороод одоо ингээд нэг хүмүүсийн өмнө одоо тооцоо хийж хүмүүс төр очиод ингээд хэлдэг байна шүү дээ зайлтай. Одоо ингээд надад хөнгөлтэй ирэх байгаамаа. Та надад ингээ мөнгө тооцооны хамаг шилжүүлээд өгч гэдэг юм уу? Эсвэл бэлнээр өгч гэдэг юм ингээ аваад ингээд заваар яваад идэх юм бэ энэ олгооч нар. Тэгээд хамгийн зөв нь одоо тэр нөгөө хүмүүст бэлтгэл өнөмшөлт төрүүлэхийн тулд тухайн байгууллагын ажилтнууд шиг нэмгэн одоо дотор хувцастайгаа тий. Өвлийн 1 сарын 20 амир хүүтэ үйлчлж байгаа хүмүүсд өвлийн хувцастай л таараа штэ. Тэгтэл нэмгэн хувцастай ингээд тэгээд тэр хавийн хүмүүстэйгоо инээж хөрөөд тэр кас масын хүүхнүүдийн ингээд имээ ингээд хизээний ажилтны юм шиг ингээд харилцан яриа өрнүүлээд яваад байдаг болохоор хүмүүс мэдэхгүй итгээд ингээд энэ хулгайн хүмүүсийн үйлдэлийг ингээд бодтой болгочтой ийм асуудал байдаг юм байна л да. Тэгээд энэгээрээ би ямар сэрэмжлүүлэх хэлэх вэ гэсэнгээр за иргэд та бүхэн маань одоо ийм том дэлгүүрүүдээр тийм ээ нэг залуу ингээд уцаа өрч яваад ихчээ ингээд таны тооцоогч би ингээд купон ирэхээр ингээд төлчихөө та надад бэлнээр өгч эсвэл та мөнгөө мэд ас руу шилжүүлчих гэх юм бол битгий туслаарай хэдэж битгий туслаарай. Харин тэр залууг цагдаад өгөөрэй хүүхний хин ч байсан байна тий. Цагдаад өгчөж гоорой. Энэ магадгүй дараагийн олон гэмт хэрэг таслан зогсоох бодиттой үйлдэл болно. Хоёрдугаар тэрвээ миний энэ одоо энэ сэрэмжлүүлэг бичлэгийг том худалдааны төвүүд, дэлгүүрүүд хэрвээ үзэж байгаа бол хэнийг нь үзэх юм бол ажилтнуудаа анхааруулаарай. Танай дэлгүүр дотор чинь одоо ингээ гой цэвэрхэн хувцсан одоо тий хин ч харахад хийж төрүүлэх залуу ингээд нэг касн дээр очирж байгаа хүмүүстэй очиж яриа өдөөд уцамцаараа өмнөөс нь тооцоо моцоо хийж байгаа бол нин дараа тэр үйлдэлийг нь таслан зогсоож та бүхэн ч одоо харуул хамгаалалтыг таслан зогсоож одоо садуулжгаад цагдаад удаж өгч гоорой. Ингэснээрээ энэ муухай мэрэгчсэн бүр маш зохион байгуулалтанд орчихсон энэ хулгайн бүлэглэх нэг нь бол үйлдэлийг нь таслан зогсоож олон хүн хохирохгүй боломжийг бий болгохоор байна шүү. Тэгээд би гарахтаа мөрдөгчөөс асуусан байхгүй. Тэгээд яасан тэр олон үйлдэлтэй хулгайч байгаа та барьчихсан гэсэн чинь тухайн одоо тэр хулгайн үйлдэл тэр хулгайчийн тэр үйлдэлд ямар нэгэн байдлаар одоо ингээд мөрдөгчөөс шийдсэн тэр бүх хүмүүсээс бид нэр
мэдүүлэг авсны үндсэн дээр тэгж дуусны үндсэн дээр л тэр хүнийг хэрэг нь болж тусаад одоо ягчаар татаж цааш нь одоо шилжүүлэх нөхцөл болцоо бүрддэг юм аа. Тийм учраас хулгайч сууж чөлөөтэй явж байгааг дээр хэлчихэл байна л да. Тэгэхээр одоо ч гэсэн тэр хулгайч үйлдэлээ явж л байгаа. Монголын том том сүжиглэлгүүрээр явж л байгаа. Энэ үйлдэлийг нь одоо шууд та бүхэн маань цагдаагийн байгууллагад мэддэг дээрээ шууд энэ үйлдэлийг таслан зогсоогоор хулгайч нар битгий боломж олгоорой. Үүний чинь цаана маш олон хүний аймдаа амьдрал бас хохирч явдгийг шүү гэдгийг хэлмээр байна.